боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа нь олонний анхааралд орсон учраас энэ сангаар дамжуулж ер нь цаашдаа энэ сангуудын үйл ажиллагааг хэрхэн олон нийтэд нээлттэй ил тод явагдаж явах уу, ямар шударга зарчим дээр үндэслэж хийгдэж байх вэ гэдэг энэ асуудлыг бол төлөөлүүлэн загварчлалыг бол өнөөдөр гаргаад засгийн газрын хуралдаанд танилцуулсан байгаа. За энэ боловсролын зээлийн санг бол хоёр төвшөнд авч үзэх хэрэгцээ шаардлага байна гэдэг нь бол өнгөрсөн хугацаанд судалгаа дүгнэлт шинжилгээ хийгээд бол ил тод харагдаж байна. Нэгдүгээрт боловсролын зээлийн сангаар Монгол улсын төр, за хувийн хөвшилчдэр одоо дэлхийд дээгүүрт үнэлэгддэг сургууль, мэрэгчлэр боловсрол эзэмших тэр боломж нөхцөлийг бүрдүүлдэг, тэр чиглэлээр тэтгэлэг өгдөг байдал бол байх ёстой зүйл гэдгээр бол үнэлэгдэж дүгнэгдэж байна. Энэ үнэлгээг бол одоо хувийн хөвшлийн байгууллагын процессын үйл ажиллагааг сайжруулдаг бизнесийн компани бол хийж гаргаж ирсэн байгаа. За хоёрдугаарт энэ боловсролын зээлийн сангаар гадаадад болон дотоодод ихтэй сургуульд сурахдаа өөрийн амьдралын боломжгүй улмаас зээл авч суралцах, иргэн зээлээ төлдөг байх энэ нөхцөлийг хэрхэн хийж явах вэ гэдэг энэ хоёр дахь асуудал бол яригдж байна. За гуравдугаарт нь Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийг та бүхэн мэдэж байгаа. Илгээлт 2100. Тэгэхээр энэ илгээлт 2100-гийн үндсэн зорилгыг хангах, энэ зээлийн, энэ дэмжлэг тэтгэлгийн тасалдахгүй хэвэн явах нөхцөлийг хангахад бас энэ боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа идэвхтэй зорж байх ёстой байна гэдэг энэ зүйлийг бол нэг дэх түвшинд харж. За хоёр дахь түвшин буюу олон нийтийг бухимдуулж байгаа энэ зээлийн сангийн үйл ажиллагааны ил тод байдал, төрөөс тавьсан шаардлага, шалгуурыг хангасан эсэх нь одоо шалгарсан хүмүүс нь ямар байдалтай байгаа гэдэг асуудал бол нэлээд анхаарлын төвд бол тавигдаж ирсэн байна гэдгийг бол мэргэжлийн байгууллага дүгнсэн. За ингээд зээлийн сантай холбоотой асуудал дээр нэгдүгээрт энэ зээлийн сан бол хэвийн үйл ажиллагаагаа цаашдаа явуулж байх зайлшгүй шаардлагатай. Энэ нь өөрөө төрийн болон хувийн хвшлийн түвшинд, за олон улсын түвшинд дээгүүр тооцогдож байгаа ихтэй сургууль болон мэрэгчлэрээ шалгарсан тохиолдолд одоо дэмжлэг тэтгэлгээ аваад явдаг байх зарчим бол байх ёстой. Гагцхүү Монгол улсын засгийн газрын зүгээс ямар мэрэгжлийн тэргүүлэх чиглэлээр зарлаж ямар боловсон хүчнийг бэлтгэх ёстой бэ гэдгийг бол маш тодорхой болгох юм шаардлага бол байна гэж үзэж байгаа. Жишээлбэл ихтэй сургуулийг одоо юу гэдгийг топ 100 сургууль, топ 50 сургууль гэдээ зарлж байгаа боловч тухайн сургуулиудад байгаа зарим мэрэгжил нь нөгөө топтой тооцогддгүй ийм тохиолдлууд бас нэлээд байна. Жишээлбэл одоо Харвардын их сургуулийн бизнесийн удирдлагын сургууль нь дэлхийд одоо дээгүүрт ордог болвол бусад зарим төрлийн мэрэгжил нь өөрөө топ 100-д хамрагддаггүй явж ирсэн байдаг. Гэтэл бидний авч хэрэгжүүлсэн өнгөрсөн цаг хугацаа бол Харвардын их сургуульд тэнцсэн бол топ 100-д ордог юм байна. Тэр чинээгээрээ сурах боломжийг олох ёстой байна гэдгээр харж шийдвэрлэж иржээ гэдгийг бол хувийн хвшлийн мэрэгжлийн одоо хөндлөнгийн экспертүүд бол дүгнж гаргаж ирсэн. Тэгэхээр нэгэсэндээ засгийн газар цаашдаа боловсролын хуулиараа дамжуулаад хэрэгцээтэй байгаа тэргүүлэх чиглэлийн мэрэгжлийг жил болгон тодорхойлж гаргаж зарладаг байя. Харин тэр чиглэлээр тэр дэлхийн топ сургуулиудад тэнцсэн хүүхэд тэр топ мэрэгжилд тэнцсэн одоо хүнд бол тэтгэлгийг бол улсаасаа бол олгодог нь бол зөв юм а. Харин энэ олгох процесс нь олон нийтийн нүдэн дээр нээлттэй ил тод байх энэ зарчмыг бол хангая гэж байна. Яг өнөөдрийн байдлаар боловсролын зээлийн сангаас иргэн тэтгэлэг зээл авахын тулд нийтдээ 11 шат дамжлагыг дамжиж байгаа ийм үйл явдал явж байна. Тэр 11 шат дамжлагын 5 нь боловсрол шинжилх ухааны яамн дээр, 4 процесс нь боловсролын зээлийн сан дээр, 2 нь одоо зээл олголт буюу одоо Монгол банкны түвшинд бол асуудал шийдэгдээд явдаг ийм хэлбэрээр явагдаж ирсэн байна. Тэгээ энэ нь өөрөө 11 шат дамжлага бүртээ хүний оролцоотой байсан. Тухайлбал одоо зээлийн сонгон шалралтыг зарлах, олон нийтэд мэдээлэх, тэн дундаас сонгон шалралтанд оролцогчдыг бүртгэх, за бүртгэгдсэн оролцогчдыг сонгон шалгаруулах гэдэг энэ бүх процесс нь хүний хүчин зүйлээс хамаарч явагдаж ирсэн учраас засгийн газраас энийг 7 хоногийн дотор автоматжуулсан, бүрэн автоматжуулсан систем шилжүүлдэг. Ямар нэгэн байдлаар хүний оролцоо хангахгүй, төрөөс тавьсан, болцол шаардлагыг хангасан иргэн энэ шалгаруулалтанд орох бүрэн боломж нөхцөлийг нээж өгье гэдэг дээрээ бид бол төвлөрүүлэн ярьлаа. Тэг үүнтэй холбогдуулаад журманд нь шаардлагатай бол зарим хууль эрх зүйн орчинд нь өөрчлөлтийг хий. Ингээд иргэн бүхэн энэчнээс нээлттэй сонгон шалгаруулалтаар өөрсдийнхөө хараа хяналтанд дор энэ төрлийн зээлийн одоо тэтгэлгийн дэмжлэг тусалцааг бол хүртдэг байх нь зөв юм а гэж ингэж үзэж байгаа.
Засгийн газрын зүгээс бол нэг зүйлийг чухалчлан үтсэн энэ шийдвэрийг гаргахын өмнө энэ боловсролын зээлийн сангийн үр нөлөө Монгол улсын иргэн бүртэл тэгш хүртдэг байх зарчмыг л барья. Түүнээс гарсан алдаа дутагдал дээр үндэслээд энэ зээлийн сан байх ёсгүй маа гэж бол огт үзэж болохгүй гэдэг энэ зарчмыг бол засгийн газар баримтлсан гэдгийг бас та бүхэндээ хэлье. Ингээд Монгол улсын засгийн газрын зүгээс мэргэжлийн бизнес процессыг сайжруулалтын компани, түүний экспертүүд, мөн дээрээс нь Монголын програм хангамжийн холбооны хамт олныг татан оролцуулаад засгийн газар захиалга өгөөд эдгээрийн хүчийг ашиглаад энэ үйл ажиллагааг зохион байгуулад явна гэдгийг бас та бүхэндээ хэлье. Цаашлаад Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 24 сангийн үйл ажиллагааг яг энэ загвараар ил тод болгоно. Хүний хүчин зүйлээс ангид бай, нийгмийн шударга ёсыг чухалчлан баримталдаг бай, гагцхүү төрөөс засгийн газраас өгөх захиалга маш тодорхой болгож явъя гэдэг дээрээ тогтсон гэдгийг бас та бүхэндээ хэлье.